газрын гаваас мэдчилж байна. Мэлмээ тунхлаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндрөө. Онцох тай. Газар доороос гай гарах. Тэр юу вэ? 1001 шөнийн үлгэр 22 дугаар хэсэг. Нуруугүй хүний үлгэр 8 дугаар бүлэг. Үргэлжлэл. Энэ хүн визир сайдын гэрээс манай зээлийн газар онов гэсэнд Вали түшмэл энэ хүний хүзөөг 100 ташуурдан жанчиж Багдадаас хон зайлуулах тун хэмээн тушаасанд би хотоос гарч ах юугаа гүйцээд сэмхэн хотод оруулж эдүгэ хүртэл тижээн буйн миний сэтгэл уудмыг илэрхийлжээ. Миний 3 дугаар ахын нэр Факик гин нүд сохор хүн бүлгээ. Эртний хувь зохиолоор нэгэн их гэрийн өмнө нэрж хаалгыг тогшвол гэрийн эзэн дотроос энэ хэн буй хэмээн асуусанд хариу өгсөнгүй тул дахин асуувал миний ах бас үтсэнгүй. Төдий гэрийн эзэн хаалгыг нээж "Чи юу хүснэ?" гэсэнд миний ах үгүүлрэн. Гэрийн эзэн надад нэг юм хайрал гэсэнд "Чи сохор хүн үү?" хэмээн миний ахын гараас хөтлөн дагуулж ороод олон шат даван дамжсаар байшингийн хамгийн дээрс гарч асуужээ. "Сохор хүн чи юу хүснэ?" гэсэнд миний ах үгүүлрэн. Гэрийн эзэн их Аллахыг бодож надад нэгэн юм хайрал хэмээн өгүүлсэнд "Аллах чамд хайрлан өгмөй за" хэмээсэнд миний ах үгүүлжээ. "Тийм бол чи үнийг надад доор хэлэхгүй яв" гэсэнд гэрийн эзэн "Би чамааг энэ давхарлаг гэрийн дээрээс хэд хэд дуутахад чи арай өгөхгүй. Бас яв гэсэнд чи надад юм өгнө үү гэвэл" гэрийн эзэн үгүүлжээ. "Чамд өгөх юм надад байхгүй" гэсэнд миний ах олон шат дамжин буусаар хаалга хүртэл 20 гишгүүр үлдсэнд хальтран унаж толгойг хаглаад гадагш гарч дэмээл гайхан явтал түүний нөхөр хань болох хідэн сохор хүн гүйцэж ирээд "Энэ өдрийн ашиг сайн уу?" гэсэнд явдлаа тойчиж өгүүлжээ. "Би энэ өдөр хувийн мөнгнөөс гаргаж хэрэглэхийг хүснэ" гэсэнд гэрийн эзэн сэмхэн тэдний хойноос дагалдан явсан тул энэ үгийг сонсож тэднэнтэй хамт явалцсан тэдний герт орсон хойно миний ах бусдад бас өгүүлжээ. Бидний хойноос өөр хүн дагалдан орууцай хаалгыг дарж гэрийн дотор сайтар нэгжих тун гэснийг тэр сонсоод байшингийн нуруунаас унтсан дээснээс авиран унтсанд тэр хідэн сохор хүн байшингийн дотор нэгжин ирж хүн олсонгүй тул миний ахын дэргэд ирж мөнгөө тоолбол нэгэн төм 2000 дирхэм зоос байжээ. Түүнээс хүмбэр хэрэглэхийг авч үлдснийг нэгэн буланд газар хаяж өмнөө баг саг идэх уух юм тавьж хоол идэж суухад миний ах дэрэгдээ нэгэн өөр хүний зажлах чимээг сонсоод "Манай энд гадны хүн байна юм" хэмээн гарыг сарван тэр зажлах чимээ сонсдог газар нэгэнт шүрмэгц нэгэн хүний гар баригдсанд олон сохор хамт хүчнээр нийлж тэр хүнийг ханталж анчив. "Лала, манай энд нэгэн хулгай орж манай хідэн сохор хүнийг хохируулсгай гин" хэмээн хашгиран дуудсанд олон хүн цугларн орж "Та нар юу болов?" гэсэнд тэр бачид хүн нүдээ хуурмгаар анж бусад сохор хүмүүсийн нэгэн адил хашгирлан шуугилдаж "Лала, надад Вали түшмэлд мэдүүлэх чухал хэрэг буй" гэсэнд олон хүн түүнийг тойрон бүсэлжээ. Валийн түшмэлийн өмнө аваатсанд бачид хүн мэдүүлрэн. "Түшмэл, чи эрүү хөдөлгөхгүй бол бидний энэ хэргийг ялган туслах нь тун бэрх. Тиймийн тул надаас эхлэн миний дараа миний энэ хөтчөд эрүү толгох тун" хэмээн миний ахыг заасанд Вали түшмэл тэр хүнийг 400 бант занчсанд саян нэгэн нүдийг нэв. Бас жанчтал нөгөө нүдийг нээсэнд түшмэл асууран "Чи үнэн мөдөө мэдүүлэхгүй аль цагийг хүлээн" гэсэнд тэр хүн өчрөн. Ноён өршөө нэгүүлсэн үү? Бидний 4 хүн сохор хүний дүрээр олныг бачлан мэхэлж түүний дотоод гэрт орж эмс охтыг бузарлан аж төрнө. Бидний олсон бузар ашиг нэгэн төмөн 2000 дирхэм болсонд би хувьд ноогдох 3000 дирхмийг авсугай гэсний улмаас энэ 3 миний мөнгийг булаан авч намайг занчсан тул
Би арга буюу энэ хэргийг албаны газар мэдүүлж ноогдсон хувийг хуваан олгохыг гуйна. Миний өчгийн үннийг мэдсүгэ химээвэл энэ 3 хүнийг намайг занцнаас илүү жанчиж өгөхдөн цөм нүдэ нэнүү хэмээсэнд Вали түшмэл энэ муу хулгай ямар аимшиггүй сохор болж хүнийг бачлана гэвэл миний анх өгүүлрэн. Аяа, тэнгэр мэдтүгэ. Бид үнэхээр сохор хүмүүс бүлгээ гэсэнд Вали түшмэл хэлэгнэн уурлаж тэр 3 хүнийг хэд хэдэн мод занчиж нүдэ нээгтүн химээвэл тэр 3 үнэхээр сохор хүн тул юуны нүд нээхаж. Үүнд тэр залд хүн өгүүллээ. Манай 3 нөхөр олны өмнө нүүргүй болохоос имэж өхөвч нүд нээхгүй байх нь. Бид нэгэн албаны хүнтэй явж тэр зоосыг тоо ёсоор хүргэж ирсүгэ гэсэнд Вали түшмэл албаны хүмүүсийг явуулж тэр залт хүн 3,000 дирхэм тавьж олгоод үлдсэн зоосыг санд хурааж 3 сохор хүнийг хотоос хөөж гаргасанд би сэмхэн ахын хойноос очиж хотод хулгайгаар оруулан гэртээ нуун тижээсэн бүлгээ гэсэнд халиф их л инээж үүнд шан өгч явуулах тун гэсэнд тэнгэр мэдтүгэ. Миний бусад ах нарын явдлыг хэлэхээс нааш би шан авч чадахгүй. Би язгуураас цоон үхтэй хүмбүлгээ хэмээн 4-р ахын явдлыг өгүүллээ. Газрын гаваас мэдчилж байна. Миний 4-р ах өрөөс нь нүд сохор хүн болоо. Багдад хотод ярга хийж амьдрна. Сайд түшмэл баялаг гэрийн хүмүүс түүнээс мах худалдан авах тул ярга хийж их ашиг олоод орон байшин ажлага унлагтай болжээ. Нэгэн өдөр түүний дэлгүүрт урт цагаан сахалтай нэгэн өвгөн ирж мах худалдан авсанд миний ах тэр өвгөний өгсөн дэрхмийг үзвэл маш цагаан гялалцсан мөнгөн зоостул тусгай хадгалж тэр өвгөний мөнгийг 5 сар хурааж нэгэн өдөр хонь худалдан авсгай хэмээн авдрыг нээн үзвэл авдар дотор дүүрэн хэрцэн цагаан баас байсныг үзээд нүрийг майжлан цохлон их дуугаар гасалсанд олон хүн цуглаж учрыг мэдээд их л гайхавч. Миний ах урд адил нэгэн хонь халаад махыг дэлгүүрийн өмнө үлгэж тэнгэр тэр муу өвгөн эрэх болоосаа химээтэл тэр өвгөн өнөөх мөнгөө барьсаар ирсэнд миний ах түүнийг ноцож лал нөхөд нааш эрэх тун энэхүү ёсон үгүй хүний явдлыг сонсох тун химээсэнд тэр өвгөн өгүүлрэн. Чи олны өмнө надаас ичингүүрлийг хүлээхийг хүснэ үү? Нүүр бүтэн дуунгүй салахыг хүснэ үү? Гэсэнд чи намайг яахан ичээх билээ? Гэвэл чамайг олонд хүний махыг хоньны мах гэж нүд хуурч худалдмүй химээвэл чиний нүр эвдрэхгүй яахгүй гэсэнд энэ муу худалчийг үзэх тун гэжээ. Муу худалж хүний мах дэлгүүртээ өлгөж худалдагч чи мөн буйзаа гэсэнд миний ах өгүүллээ. Хэрв тийм бол би чамаас мөнгө нэгэх байтугай чи миний цусыг асгавч надад гомдох газаргүй гэсэнд өвгөн дуудан өгүүллээ. Аяа, хүний чуулган миний үгний үннийг үтсүгэ. Энэ ярагчны дэлгүүрт орж үзэх тун химээсэнд олон шуугилдан орж үзвэл миний ахын алсан тэр хоньны мах нэгэнт дүүжилсэн хүн болсныг үзээд чи биднийг хүний махаар тэжээн үү химээ нүүр нүдгүй занцсанд тэр өвгөн миний ахын өрөөсөн нүдийг сох төхөв. Олон хүн тэр дүүжилсэн хүүрийг цагдан хамгаалах түшмэл түргэж тушаасанд тэр өвгөн мэдүүлрэн. Энэ зайлт хүн хүнийг алж хоньны мах гэж худалдсныг бид барьж цээрлүүлэн шийтгүүлэхээр хүргэж ирэв гэсэн тэр түшмэл миний ахын үгийг сонсохгүй 500 банд занч химэн зандран тушаасанд миний ах хамаг мөнгө зоосыг гаргаж өгснөөр арай химэн амьд гарч толгой хазаан тийш явсаар нэгэн их хотод ирж гудалчин болбол сайн болол та химэн дэлгүүр нээж гудал ойч суужээ. Нэгэн өдөр гадагш гарч зээлийн газар олон морин довтлох мэт чимэг сонсоод энэ юусан билээ химээвэл хаан авлаар мордов гэсэнд хааныг үзэж сонстол хаан миний ахыг үзээд аллах энэ өдрийн үлзий бусыг хариулан сойрох гэж морины жолоог татаж гэдрэг бутсанд
Олон бараа бологчид миний ахыг нэвчэртэл занцсанд арай голтой гэртээ харж хойно хааны нэгэн зарцаас асууваас тэр хүн миний ахыг үзээд их л инээж өгүүллээ. Манай хаан өрөөс нь нүд цогор хүнээс их л зэвүүцэх болоо. Ялангуяа чиний айдал баруун нүд цогор хүнийг үзвэл хэрхэвч алхаас нааш тавихгүй гэсэнд миний ах ихэд айж тэр хотоос зүгтаан гарч түүнийг хүн танихгүй өөр нэгэн газар очиж удтал санаа амар суужээ. Нэгэн өдөр гадагш зугаацахаар гарсанд олон хүн морины довтлох чимээг сонсож урд зовлон олсныг санан айн имэн зүгтаан зайлсгай хэмээн орох гарах газрыг олж ядтал гинэт нэгэн хаалга үзээд яаран ортол хоёр хүн шүүрэн ноцож их дуугаар хашгиран өгүүлрэн. Аллах, бидний 3 хоног нойргүй зовоосон хүн баригдав гэсэнд миний ах та нар юу гин гэж гайхан асуусанд чи бас биднээс энэ үгийг асууна уу? Чи элдв арга зохиож энэ гэрийн эзнийг алах хэмээсэн хүн биш үү? Биднийг шүн бүр төвэн занах хутгаа түргэн гарга хэмээн нэгжин үзэж бүснээс зүүсэн хутгийг олсонд миний ах үгүүлжээ. Аяа, та нар аллахыг бодож миний энэ гайхамшигт явдлыг сонсох тун гэсэнд чиний явдал юу вилээ хэмээн асуусанд намайг тавих ч магадгүй буйзаа хэмээн явдлаа тойжвол ахын үгийг авсангүй жанчиж хувцас хунрыг уртал ахын бие ташуурсан сорвийг үзээд энэ мөг ташуурцныг үзээж хэмээн вали түшмлийн газар хүргэсэнд түшмэл асуужээ. Чи ямар санаагаар энэ хэргийг үүсгэв? Бусдын гэрт орсныг үзвэл чи лав хүний ам буснуулах хэмээсэн буйзаа гэхэд миний ах нэгэн учрыг мэдүүллээ. Би хэрэгт огт холбогдолгүй билээ гэсэн түшмэл хэлэгнэн урлаж хүнээ эд хөрөнгийг буснуулсан хулгаан үгийг хэрхэн сонсох аж үүний нуруунд цавчигдсан сорив буйг үзвэл лав хилэнцтэй муу хэрэггүй үлдсэн буйзаа хэмээн 200 мод жанчуулж тэмээ унуулан бусдын гэрт тулгайгаар оргсдыг залхаан гисгэх цээрлэлийн хамгийн бага нь энэ буюу хэмээн дуудуулж хотоос гадагшхөн гаргасанд би хойноос нь нэхэн гарч Сэмэр хотноо оруулж нуун тийжэв гэлээ. Өвгөн бас юу хэлхийг дараа бүлэгт үтсвэ. 8 дугаар бүлэг төгсөв. 22 дугаар хэсэг төгсөв. Онцгой тай. Газар доороос гай гарах. Тэр юу вэ? Тэр бол хавх. Та YouTube дээр газрын гаваас подкастыг үзэж бас сонслоо. 1001 шөнийн үлгэр таалагдсан бол лайк товчоод араарай. Дараагийн дугаарт 5 дугаар ахын явдлыг тоочин өгүүлье. Маргаашийн мандах наран мэд сэтгэл тань гэж амьдралын танд бүх мөрөөдөл наран мэд тод биелэх болтугай.